216 дугаар анги эргэн ирсэн нь. Тэдний гарч явсны дараа Лонгижин чухал царай гарган юу болсныг надад хэлээд гэхэд Шуанаас нь толгой дохиод би тайлбарлая гэд бүлгмээс явсны дараа болсон бүхнийг үлдээлгүй өрөв. Ойлгомжтой. Тэгээд шан настан руу хараад чамд нэмж хэлэх зүйл вэ нөө? Нэг л зүйл байна. Шав Юаныг сүүдрээс сүнслэг агуу мастер тулаанч харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Юу гэж Лонгижин болон Шуан насны нүд орой дээрээ гаргашхав. Нэрийн тайлбарлах гэж Лонгижин шаардангуй хэлв. Шан настан толгой дохин Юантай ойртоход Шохогийн хоолойг сонссон талаар хэлв. Энергийн bijүүлэлт үнэхээр л сүнслэг агуу мастерлт хийж чадна гэж Лонгижин байдалд оров. Төгс сүнслэг мастерт энерги bijүүлэх хүн зохих нь байтугай арайхийн ашиглаж эхэлдэг. Хэрвээ тийм бол бид Шав Юаны аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй бололтой. Гэхдээ л санаа амар ойж болохгүй. Бид тэрхүү сүнслэг агуу мастерт Юанд анхаарал тавьж байгааг харуулах ёстой. Санал нэг байна гэж Шуанаас нь толгойд өгөв. Сайн байна. Харин одоо шагналын талаар ярилццгаая. Тэдний гавьяаны төлөө яаж шагналуул зохих ёстой вэ? Тэд хувь нэмрээ онооноос илүү зөвлөгөртөх ёстой гэж бодож байна гэж Лонгижин хэлв. Тэднийг луугийн өргөлд бясалгахыг зөвшөөрөл яаж байна гэж Шуанаас нь санал болгов. Луугийн өргөлөө их өөмрөх чинь шалтгааныг сонсч болох Шуанастаа гэж Лонгижин татгалзан гэлгүй асуув. Их ингийн хэрвээ Шав Юан биш байсан бол би энэ талаар бодохгүйсэн юм. Тэр их авьяастай учраас луугийн өргөл түүний эргээр нөлөө үзүүлж чадтаараа. Дараа нь магадгүй бидэнд их талархах бах гэж Шуанастай хэлв. Гэсээр Лонгижин нүдээ нэн бодож эхлэв. Хэдэн ормын дараа нүдээ нэгээд би түүний нууцлаг нутаг хаагдсны дараа луугийн сүмд орохоос өмнө луугийн өргөл бясалгахыг зөвшөөрөх бодолтой байсан юм. Гэхдээ нууцлаг нутаг нэгдэхээс өмнө тэнд байх нь бидэнд л ашигтай байх. Бусад гол шавнар үүнийг мэдээд баярлахгүй л байх. Ялангуяа Шав Юан гадаад шав учраас гэж шан настан гинт хэлв. Тэрч тийм шүү. Нууцлаг нутаг нэгдэхэд 2-7 хоног л үлдсэн. Бас би Шав Юаныг гадаад шавын хойр оролцуулах бодолгүй байна. Миний төлөвлөгөөнөөс эрт боловч Шав Юаныг эх 7 хоногт дотоод шавын шалгалтанд оруулцгаая гэж Лонгижин хэлв. Хэсэг хугацааны дараа Шуан настаа луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсрэх цамхгийн асуудал юу болж байна? Тэд шавнараа явуулж ирсэн үү гэж асуув. Би энэ талаар ярих гэж байлаа. Тийм ээ, шавнар нь эхнээсээ ирээд эхэлсэн. Одоо хэдэн үрчгэл бид эхлэх болно. Ойлгомжтой. Харин Юан удирдгчийн өрөөнөөс гарч явхад Шуан ухаан тэрийг араас нь дагсаар байв. Бид чиний ялтыг луугийн асар тэмдэглэх хэрэгтэй гэж Шуан ухаан санал болгов. Сайхан санаа нь би даа гэж Фэй Юян толгойд өгөв. Тэгээд үргэлжлүүлэн би зөвхөн Шав Юаныг л даан шүү. Та хоёр өөрсдөө төлбөрлөөрэй. Харамч над толгойн хүчнээс өөр зүйлээр тус болоогүй нэгэнд яагаад чухал оноогоо зарцуулна гэж чи юу хийсэн юм гэж Фэй Юян шуудхан давхархав. Удалгүй тэр хэд луугийн асрын зүг явлаа. Бүлгмийн шавнар Фэй Юяны луугийн асарт хараад тоглох гэж байна гэж эндүрэн баярлцгаав. Эргээ тавтай мөрөл намайг Фэй та тоглоог утсан учраас бидэнд их уйтгартай байлаа гэж нэгэн ажилчин шавьтүнд хэлв. Намайг Шуан, намайг минь ч бас тавтай мөрөл уучлаарай би өнөөдөр ятга тоглох гэж ирээгүй хооллох гэж ирсэн юм. Хамгийн сайн ширээн дээр сумаар байна гэж Фэй Юян хэлв. Тийм байсан юм уу? Гэд ажилчид шав урам хугарсан шинжтэй хариулв. Ямар тач намайг дагаарай. Фэй Юян тэрийг түүнийг дагаж яв. Гэтэл ажилчин Шав Юаныг дагаж явааг хараад хүүтэй хоолоогоор өршөөгөр гадаад чивэ. Чи тэдэнд тавж явж болохгүй. Гадаа хүлээж вэ гэв. Юан хариуд нь би тэдэнтэй яваа. Тэрхүү ажилчин Шав үзэсгэлэнтэй 3 бүсгүй хөмсөг зангитан муухай харж байгааг хараад том алдаа гаргаснаа ухаарав. Буруугаар ойлгосон дүнхээр уучлаарай гэж Шав ажилчин түнд бүхийн уучлалтгүй. Зүгээр л биднийг ширээн дээр минь хүргэдэг гэж Фэй Юан хэлв. Одоохон удалгүй ажилчин Шав тэднийг ширээн дээр нь дагуулж ирв. Захиалах зүйлсээ хараад байж байгаарай. Би өөр ширээнд үйлчлэх ёстой тул намайг орлох хүн явуулах болно гэд ажилчин Шав алдаа гаргасан даймаа өөр ажилчинтай солигдохоор яв. Хэдэн минутын дараа Юанд үйлчилж байсан Чобу хурч ирв. 217 дугаар анги. Үнэтэй зог.
Луугийн асарт эргээ тавтай морил гэж Чобо тэдэнтэй мэдлэв. Тэр ялангуяа Юан руу биширсэн харцаар харж байлаа. Учир нь анх удаага л хий нэгэн олон үзэсгэлэнтэй бүсгүйтэй хамт яваг харж байгааны юм. Юу захиалахыг шийдсэн үү гэж Чобо одлгүй тэднээс суув. Юан толгой төхөд ямар ч хэрэгэлзээгүй өмнөх шигээ бүх хоолыг захиалъя. Чобогоос бусд нь сонсон зүйлдээ итгээгүй мэт царилав. Ойлголоо бусдын явах вэ гэж Чобо тэднээс асуухад бүр ч алмаар болов. Юан бүх хоолыг захиалсан байхад яагаад биднээс асуугаад байгаа юм бол яг л Юан бүх хоолыг ганцаараа идэх гэж байгаа мэт. Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд түүн рүү хариулт нэгсэн харцаар харж байгаад хараад Чобо номын явах Юан хоолны туршил сайтай өмнө зэсэн дээр исэн бүх хоолыг идэж дуусгасан учраас энэ удаад ч бас адилхан байх гэж бодсон юм гэв. Юу үнэн үү гэж тэд Юан руу харахад Юан тоосон чинжгүй толгойд өгөв. Тэнгэр минь сард хэдэн удаа ирж хооллох юм бол миний оноо аюулд орхно гэж Фэйюян нэргсэн өнгөр хэлв. Тийм бол би гэж Фэйюян тэргэд хоолоо захиалав. Баярлаа. Би одоохон тоогооч тэлээд тэрий гэж Чобо яваад өглөө. Чобо явсны дараа Фэйюян түүн рүү хараад би тэмцээн төрүүлээд зогсохгүй миний ятхын урлагч бас сайжирсан. Энэ бүхэн Шав Юан чиний л ач. Гэхдээ их зүйл биш ч гэлээ чам талархламаар байна гэд таних тэмдэгэ гаргаж ирв. Өөрийнхөө гаргаад ир Юан ч олон бодлого шууд гаргаж ирв. Фэйюян өөрийн тэмдэгэ ойртуулж бариад түнд хөв нэмрээ оноо шилжүүлв. Танд Фэйюян 1000 хөв нэмрээ оноо шилжүүллээ. Чи итгэлтэй байна уу? Би чамаас шагнал авах гэж тэмцээнд ороогүй шүү дээ гэж Юан түнд хэлв. Зүгээр дээ. Үүнээс өөрөөр ээж талархаа илэрхийлэхээ мэдэхгүй байна. Юан ч толгой төхөд оноо хүлээж ав. Дараа нь оноогоороо юу авч болохыг харнаа гэж бодсоор Юан тэмдэгэд алт хийв. Хэсэг хугацааны дараа Юан сүнс өргөтгч ятхыг гаргаж ирээд хоолой хүлэнгээ хидээ тоглол яаж байна гэв. Тэгээч гэж Шон ухаан зөвшөөрөв. Гүн амьсгаагаа аваад Юан тоглож эхлэв. Тэр нухацтай тоглоогоч луугийн асарт байсан шавнар түүнийг Фэйюян гэж эндүрсэн юм. Хэсэг хугацааны дараа хоол ирэхэд Юан шууд ятхаа хараагаад идэж эхлэхэд 3 бүсгүй мэл гайхав. Яаж ийм их хоол ийм жижиг биеинд багтдаг байна. Тэр үнэхээр бүх зүйлд авьяастай юм а. Удалгүй Юан сэтгэл хангалуун санаа алдаад сайхан оллоо гэв. Итгэмээргүй юм. Чи үнэхээр бүгдийг нийтчихлээ гэж Шон ухаан зог тусан бохтнов. Тэгээд үргэлжлүүлэн өмнө манад хооллох үеийн талаар бодсон чинь санаа зовчихлоо. Тэр үед чамд юу ч болоогүй байгаа да. Юу? Шав Юан танаа тоолсон гэж үү? Гэж Фэйюян гайхав. Тийм ээ автаа минь хамт тоолсон гэж Шон ухаан жуумалцсан хэлв. Ямартай ч мэ эндээс төлбөрийг авчих. Би дааж байна гэж Фэйюян Чобод тэмдэг өгөв. Биднийхийг ч гэсэн үү? Чи төлөхгүй гэсэн санагдах юм гэж Шон ухаан асуув. Фэйюян түрүүн хялам хийгээд тэгвэл чи төлбөл би баярлан шүү. Шон ухаан шуудхан эргэж хараад шүглдэж эхлэв. Түүнд одоо хангалттай оноо байсан ч дараа нь шинэ бяцлагын төлөвийн техник авах гэж байгаа тул хадгалж байсан юм. Баярлалаа номыгч Фэй гэж Чобо түүнээс төлбөрийг содгов. 200 оноо ингээд лал болчихлоо гэж Фэйюян санаа алдахад хөмсгөн таталцав. Энгийн шавнар хэдэн сараас жил болж байж 200 оноо цуглуулдаг л ганц хоолнд 200 оноор зогсохгүй өмнө Юанд 1000 оноо өгсөн тул түүний төрөвч нэлээд нэмгэрсэн байлаа. 218 дугаар анги. Тэнгэрээс тасрах ятхын орлог. Луугийн асараас гарсны дараа Шон ухаан болон Фэйюян өөрсдийн байр руу явхаар болов. Би явж бэлтгэлээ их хэрэгтэй. Юан энэ хэдэн өдөр их цугаатай байлаа шүү гэж Шон ухаан хэлв. Ятхын тэмцээн дууссан учраас би ч бас бэлтгэлдээ эргээд орох хэрэгтэй. Бүх зүйл баярлалаа Шав Юан. Дараа уулзъя гэж Фэйюян түүнд бүхийчгээд яваад өг. Одоо чи юу гэж байна гэж Минли алхах зураа асуув. Хэсэг хугацааны шин техниктэй зарцуулаад дараа нь оноогоо өрөх газар руу явандаа гэж Юан хариулв. Солилцооны танхим уу? Чи юу авах гэж байгаа юм? Одоогор мэдэхгүй л байна. Чи бас цуг явах уу гэж Юан түүнтэй хамт яваад сурчсан учраас асуув. Үгүй би сэлэн барилгүй их бодлаа. Нөгөө хоёртой адилхан би ч бас бэлтгэлээ орохгүй бол гэрийнхэндээ загнуулна гэж Минли санаа алдав. Ойлголоо дараа уулзцай шимэн гээд Юан байр руугаа оров. Дотор орж ирээд Юан ариун английн ятга болон техникийг гаргаж ирв. Хөлдөө ашигладаг. Ангилал ариун, чанар доод, шаардлагатай оюун ухааны хүч 35,000, шаардлагатай сүнсний хүч 50,000. Тайлбар бусны сэтгэл зүрхийг хөлдөөхүй зай гаргана. Тэнгэрээс тасрах ятгахын орлог. Хөгжмийн ганц их шиг тэнгэрийг 2 хуваана.
Шохо ариун ангиллын зэвсгийг хангалттай өчгөө бол хэрглэж болохгүйг мэднэ. Гэхдээ тэр хөгжмийн зэвсэг хүртэл хамааралтай юу? Ганц шавхц татаад дэлбэрч хүн гэж төсөөлж чадахгүй нэ гэж Юан чангаар хэлв. Үгүй Юан хаа, та тоглож болно. Гэхдээ бүх хүчийг нь гаргаж чадахгүй. Ердөө энгийн ятгах шиг л байх болно. Ариун ангиллын сэлмийг игэл хүнч ашиглаж болно. Гэхдээ бүх чадлыг нь гаргах хүчгүй бол ариун ангиллын сэлэм илүү бас хурц сэлмээс өөрцөхгүй гэж Шохо тайлбарлав. Ойлголоо. Тэгэхээр энгийн ятгах шиг тоглож болох нэ. Гэхдээ энерги ашиглан онцгой нөлөөг нь гаргаж чадахгүй юм байна. Ерөөд ойлгочих шиг боллоо. Юан ятгахын чавцыг татгаад уянгалаг өөрөө тархав. Их сайхан сонсогдож байна. Гэвч сүнс өргөтгч ятгаа илүүд үзэж байна гэж Юан бовтнов. Хөлдөө хаш ятгаа хураасны дараа Юан ариун ангиллын техник тэнгэрээс тасрах ятгахын урлагийг уншиж эхлэв. Сонирхолтой техник байна гэж Юан уншиж дуусчаад дахин эхнээс нь уншиж эхлэв. Цагийн дараа Юан өмнө мэдлэгдэг л гарч ирлээ. Та тэнгэрээс тасрах ятгахын урлагт суралцлаа. Тэнгэрээс тасрах ятгахын урлаг англил ариун. Тайлбар ганц их шиг тэнгэрийгч ухаана. Энэ техник миний бодсноос ч ингийн. Бас ганц цагийн дотор сурчлаа. Мараа солилцооны танхим явахдаа Фэйюянд өгч болох юм. Ингэж бодсоор Юан тоглоомоос гарч Юров эртэл бясалгав. Эргээд тавтай морил Юров гэж Юан түүний хөлийн чимээг сонсоод огтон ав. Би ирлээ хаа, бас баяр хүргэе. Таныг ятгахын тэмцээнд төрүүлсэнийг сонссон. Мэдээж таныг төрүүлхийг мэдж байсан ч баяр хүргэе гэж Юров баяр хөөртэй хэлв. Баярлалаа Юров. Тэнд байсан ч болоосай. Гэхдээ сургууль гэд Юров санаа алдав. Санаа буузав. Би чам дараа нь уулзахаараа ятга тоглож үзүүлэх болно. Та бусдаа өрсөлдөөгөө учраас адилхан биш шүү дээ. Үндэ би тэмцээнд тасчихсан учраас над ялгаатай санагдаагүй. Юан түүнтэй хагас цаг орчим тэмцээн дээр юу болсноо ярив. Удалгүй Юров өрөөнөөс гарч Юан тэр шөндөө бясалгал хийж хонсон юм. Өглөө болж Юров түүнийг хоолсны дараа Юан эргэн тоглож эхэлсэн бөгөөд Фэйюянд техник өгөхөөр яв. Гэвч Юан замын дундаа зогсож нэвтрэх хэрэггүй гэдгээ санав. Түүнтэй уулзах өөр арга хайхаас өөр аргагүй шүү. Одоохондоо солилцооны танхим руу очиж юу байгааг нь харахаас ингэж бодон Юан солилцооны танхимын зүг яв. Солилцооны танхим явах замдаа Юан бэлтгэлийн талбайгаар өнгөрсөн бөгөөд мэдээж мэдлий бэлтгэлээ хийж байлаа. Түүнийг олон шив хар зогсож байгаа нь харагдав. Юан зогсож түүний бэлтгэл хийж буйг хэдэн минут харчаад үргэлжлүүлэн халахав. Хагас цагийн дараа Юан 3 давхар хийчиг барилгын өмнө ирсэн бөгөөд үүдэн дээр нь солилцооны танхим гэсэн хаяг бичээстэй байлаа. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 219-р анги. Солилцооны танхим. Тэгэхээр энэ солилцооны танхим байх нэ гэж Юан хаалга руу харан бодлогошров. Солилцооны танхим бол шав нарын оноогоо зарцуулдаг газар бөгөөд гүн танхимаас ялгаатай нь тулааны техникээс бусад зүйл байдагт оршино. Хөөе, юунда зам өнд хөндлөсөд байгаа юм? Орохгүй юм бол арилж үз гэж өндөр булчинлаг шав түүний хойноос мөргөв. Юан баг зэрэг бухимдав. Юан хаалганаас хол зогсож байтал яагаад замыг нь хаасан гэж яасан асуудал байна уу гэж булчинлаг шав Юаны бухимдсан царайг хараад хэлв. Түүний царайлаг төрхийг хараад бүр их ууранд хүрчээ. Хардаа хин нэгэн намын ах тогшин бар хэлгэнүүлч гэж яасан гэж энэ гадаад шав түүний хин гэдгийг мэддэггүй юм уу? Мэдхгүй гэхдээ зөвхөн мулгуу нэг л шилдэг арга багтдаг гадаад шавар орлож таараа. Тэр өөрт нь баг зэрэгэл түүг утсан хин нэг химх нүздгээр алдартай шүү дээ. Шавнар түүнийг холоос харцгааж дог тохуу хийх зур догшин бар гэгддэг гадаад шав Юанаар ойртов. Тэгээд Юаны өмнө зогсоод ширүүнгөр чи намайг танихгүй байгаа юм шиг шин шав байж тараа. Би Үүлаахо гадаад танхимын 3 дахь ордог шав. Одоо намайг хин гэдгийг мэдсэн юм чинь зам цаад болсондоо тухаараа газар мөргөд уучлахгүй. Эсвэл миний нудрагыг амтал гэв. Гэвч Юан түүний хатуу ширүүн төрхийг үл тов. Би алийг нь сонгохгүй. Чи намайг ирж мөргсөн учраас чи л уучлахгүй байх ёстой гэв. Тэнгэр минь догшин бараа өөрийгөө танилцуулаад байхад л түүний өөдөөс ам нээд зүрхлээ. Энэ гадаад чи өвхлөл ирж байна да. Хараад ахнаа өөр нэг охирч гарч ирэх болтой. Үүлаахо түүний үгийг сонсоод ихэд уурлаж хамаг суудсан таваа. Чи сонгохгүй юм бол би өөрөө сонгох болно гэж Үүлаахо нудраг зангитан зохиход бэлдэв. Үүлаахо зохих гэж байтал түүний араас хин нэгэн зөөлнөр мөрийг нь тогшив. Зов настаа гэж Үүлаахо хэлхийд ширүүн төрхөнд шууд алгуулв.
3-т ордог гэд бүлгэн дураараа ашиглаж болно гэсэн үг биш шүү. Энэ тулааны талбар биш, солилцооны танхим. Ахаад илүү үйлдэл хийх юм бол би чиний өрсөлдөгч болж өгч болно шүү гэж зов насны түүнд хэлв. Миний буруу, ахин юм зүйл болохгүй зов настаа гэж үл хоо түнд бүхийв. Бүгд энэ муугаас олж байгаа юм. Хэрвээ энэ муу миний үгнээс зөрөөгөө бол зов настанд энэ олон шавны өмнө загнуулахгүй юм гэж үл хоо бүх бурууг түнд хов. Юм хайж байгаа юм бол авчгаад явж үз. Мэдлээ зов настаа гэж үл хоо шуудхан дотгошоор. Бусад шавнарч муу адил өөрсдийн зүйлд анхаарч эхлэв. Зов насны Йоан руу хараад тэгэхээр энэ шав Йоан бах нь зочдоос болж түүнийг харж чадаагүй. Гэхдээ миний бодсноос өөр юмгээч их дараахан хүү байд гэж бодов. Чи ч бас солилцооны танхимаас авах зүйл байгаа л авчгаад яв гэж зов настан Йоан хандаа хэлв. Зов насны Йоантай хэрэлцмээр байсан ч түүнийг онцгой гэдгийг мэдэх тул бусдын анхаарлыг татахгүй тул зайлсхийхээр шийдсэн юм. Саяны шавыг зогсоосонд баярлалаа настаа гэж Йоан түүнд бүхийчгээ дотгошоров. Ямар ч дараах юм. Гэхдээ би түүнийг зогсоогоог бол чи түүнийг нисэх байсан биз гэж зов насны дотроо санаалтав. Йоан дотгош орж ирээд шуудхан хүлээ авах төр сууж байсан шавьяас сайн уу энд юу зардаг вэ гэж асуув. Тэрхүү шав Йоан руу солиотой хүн харж байгаа юм шиг харж байснаа. Энэ бол солилцооны танхим. Чамд оноогоол техникээс бусд юу ч авч болно гэв. Юу ч болно гэж үү гэж гівч Йоан энгийн дэлгүүр шиг лангуунтай гэж бодсон харахаар ирсэн учраас юу авахаа шийдээгүй байсан юм. Над юу хэрэгтэй вэ гэд Йоан бодолд оров. Юу хэрэгтэй байгаагаа шийдээгүй байгаа бол өөр газар очиж бод. Энд битгий зогсоод бай гэж шав түнд анхааруулв. За гэд Йоан толгой дохин өөр газар очиж бодож эхлэв. 220 дугаар анги хамгийн ухаангүй нэгэн. Йоан өөрт нь юу хэрэгтэй талаар бодож зогсов. Надад 2 сүнслэг зэвсэг байгаа учраас зэвсэг хэрэггүй. Бас хангалттай техникч бий. Тэгэхээр над юу хэрэгтэй вэ? Би сүнслэг мастер болоход ганц төвшин дутуу байгаач яарах байгаа. Гэхдээ төвшин ахихэд туслах зүйл бол авчихад зүгээр бах. Хэсэг бодож байгаад Йоан сүнслэг дайчин мангасын цөмөг авахар шийдэв. Гэвч Йоан ураг шалах гэтэл том биетэй нэгэн түүний замыг хаа зогсов. Йоан үлээлэгдээ шаардл дагшин барахын тэр. Энэ удаад юу гэсэв? Одоо бол чиний замыг хаагаагүй гэдэгт итгэлтэй байгаа шүү гэж Йоан хэлв. Зоо настаа зогсоос учраас надаас мултарсан гэж сансноо. Солилцооны техникт бүх насаараа байхгүй юм бол чи надаас мултарч чадахгүй гэж үл аваад зандрав. Би яагаад чамаас цохтно гэж хэрвээ асуудал байгаа бол насны тусламжтай зохицуулж болно шүү дээ. Санаа зовлохгүй, насны тусламжгүй асуудалаа шийдчих гин гэж үл ахаа тэмдэгэ гаргаж ирв. Үл ахаа би чамайг үхлийн талаанд дуудаж байна. Та онцгой хүсэл түлээ авлаа. Гадаад шав үл ахаа таныг үхлийн дуудлаанд дуудлаа. Бусад шавнар түүнийг сонсоод балмагдж ирэв. Гэгээ эцэг минь сая догшин бар хин нэгний үхлийн дуудлаанд дуудсан уу? Ийм тулаан болоогүй их утсан байна. Энэ гадаад шав яхал Йоан нүүрэнд нь тулан барьсан таних тэмдгийг хараад гайхсан шинжтэй. Замаг чи хасны төлөө үхлийн талаанд хийх гэж үү? Чи миний харсан хамгийн ухаангүй хүн байна гэв. Тэрнээс л болсон гэж бодоё. Олон шавны өмнө нүрийг минь үгүйсэн болохоор ингэж байна гэж үл ахаа нам дуугаар хэлсэн ч ууртай байгаа нь илт харагдав. Йоан үл ахаа руу итгэж өглөхөө харж толгой нь яаж ажилтдаг болоод ийм ухамсаргүй байгаад гайхав. Хэдхэн хормын дараа Йоан толгоос гисв. Би хүлээж авахгүй. Чи бодлогогүй хүн байж болох ч би энэ утгагүй зүйл чи хутгалдах албагүй гэв. Чи юм уу гэж үл ахаа хамаг биеийн салганах боловч хамаагүй хөдөлж чадахгүй. Хэрвээ солилцооны танхим тулдах юм бол хатуу шийтгэл хүртэх учраас яаж чадахгүйсэн юм. Гэхдээ түүнийг гарч ирэхийг нь нүдэх юм бол шийтгэлгүй өнгөрөх болохоор хүлээхээр шийдэв. Болж байна. Хэрвээ тогломоор байгаа л тоглолцгоо гэж хэлчихэд үл ахаа яваад өг. Ямар төвхтэй шавэ гэж зов настан болсон түүнийг хараад санаа алдав. Ямар нэг юм болж магадгүй тул өдөртөгчд мэдгдсэн дээрх үл ахаа явсны дараа Йоаны толгойд бухимдсан холоо сонсогдов. Яагаад түүний дуудлагыг хүлээж аваагүй юм залуу эзэнтэй? Саяны бардам амьтныг алхад ганц хуруу байхад хангалттай шүү дээ. Хэрвээ та өөрөө алмааргүй бол би түүнийг үнс нуран болгоод өгч болно шүү. Йоан толгоос гисрээд би хин нэгний ийм шалахгүй зүйлээс олж алмааргүй байна. Яагаад ийм ухаангүй өчүүхэн хүмүүс байдаг юм бэ? Яг л хинч хүндлэлт гэдэг зүйл зааж өгөөгүй мэт. Ямар ч тач сүнслэг дайчин мангасын цөм байгаасыг асууя гэд Йоан хүлээ авах дээр ширээн дээр очив. Хэрвээ үл ахаа адилхан тоглогч байсан бол
санаа зовлтгүй дуудлагыг нь хүлээн авах байсан ч тоглогч биш дүр эргэн төрдөг талаар мэдгүй тул хамаагүй алахыг хүсэхгүй байв. Сүнслэг дайчин мангасын цөм байгаа юу гэж юун асуув. Сүнслэг дайчин мангасын цөм үү гэж тэрхүү шавийн дүүрэн тохуурхсан шинж тодров. Ямар гадаа чав сүнслэг дайчин мангасын цөв авч дийлхвүлээ. Авч чадахгүй байлаач яагаад ийм хүчтэй цөм хэрэгтэй гэж. Зөвхөн гол шав нарт л ийм зүйл хэрэгтэй. Нэгдүгээр давхарт сүнслэг дайчин мангасын цөм байхгүй. Хоёрдугаар давхраас л олдох бах. Гэхдээ дотоод шив биш л орох боломжгүй. Дотоод шив гинэ одоохондоо мангасын цөм олно гэдэг хотлоо болтой гэд Йоан санаа алдав. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангиар дахин уулзах хүртэл түр баяртай.